Нэг талаас бол бид нар энэ дайнд нэлээд дөрвтэй оролцох ёстой нөхцөл үүсэж байгаа. Яг тэгвэл бид нарыг дунд тэргийн улс үлийн ширнэ гэдэг бол бидний тусгаар тогтнолын дараагийн их том алхам явагдах гэдэг шүү дээ. Хоёрдугаарт бид нар ягаад энийг чөлөөлөхтэй ингэж нэрлэдэг гэж. Одоо хиттэг чөлөөлөхтэй ингэж дайнд мордвол одоо Монголын ард түмнийг их тийм баяртай мордохгүй бах тий. Тэгээд тийг чөлөөлөд байх таа чи яадгийн гэж байна. Чоулсангийн цэргээ мордуулахтай хэлсүү байх. Тэн дээр бол за бид ингээ фашист Германыг дараад тэгээ милитарист Японыг дараад ингээд одоо өвөр Монгол ахын дүүсээ чөлөөлж хожмын өдөр нэгэн гэрүүл болж нэгдэх нөхцөлийг хангах хэрэгтэй маа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дайнд Чоулсангийн тавьсан хоёр дахь том зорилго бол өвөр Монголыг чөлөөлөөд дараа нь бүгд найрамдах Монгол ард улстай нэгдэх асуудал байсан гэж. Энэ хоёр улаан шугам биш үү? Энэ бол манай цэрэг оролцсон Зөвлөлт Монголын морьт механикжуулсан корпус гэдэг нь. Морьт цэрэг нь ихэнх нь Монгол морьт цэрэг энэ ч одоо Дорж, Дандар тэргүүтээ 5 морьт дивиз, 4 морьт дивиз. Тэгээд Хурандаа Төрхүүгийн их ууны анги, Нянтай сүрэнгийн хоёрт танкын одоо мото механикжуулсан анги, за цэргийн нисэх энэ төр гэдэг. Энэ дээр бол нэг хэсэг нь бол одоо энэ Сүхбаатар аймгаас одоо Молцог элснээс гэдэг маань Даргангийн нутгаас Долон нуурын чиглэлд цаашаага Жэхэрөө энэ цохилт явж байгаа. Хоёр дахь нь бол замын үүдээс Ирляныг дайраад, Ирээнийг дайраад Чуулд хаалгаар. Энэ хоёр том цохилт явсан. Энэ манай цэргийн явсан давшилт бол одоо нийт болж байгаа энэ Балдины операцийг баруун зүгээрээс нь хааж байгаа цохилт байхгүй. Ягаад гэвэл энд чинь Бээжин байгаа. 45 онд нэгдэхгүй гэдэг бодлого барьж ирсэн юм шүү дээ. Одоо Лю Сивян билүү нэг хятад хүний бичсэн Монголын тусгаар тогтнол хийгээд хятадын асуудал гэсэн нэг тийм ном байдаг. Тэн дээр бүр бичсэн байдаг байхгүй. 7 дугаар сарын сүүлээр одоо хятадын тал хэлцээнд 45 оны 7 дугаар сарын сүүлээр тохироо хийгээгүй гоо шүү дээ. Тэгээ үгүй та нар одоо ингээ Монголыг зөвшөөр гэдэг юм. Тэгээ Монголыг зөвшөөрч чинь наад бол чи өвөр Монголыг нэгтгэнэ гэд яваад байгаа штэ гэд. Тэгтэн стайл хэлсэн байдаг. Гээ та нар нэгдүгээрд Монголыг гадаад Монголыг одоо бушуухан тасдаж хаяа. Тэгэхгүй бол наадах чи өвөр Монгол руу халдварлаж орно шүү. Яг үнэхээр өвөр Монгол руу орно гэвэл та нар тэгвэл байлдана гэж хэл. Бид нар дэмжихгүй. Тэд нар дангараад чадахгүй штэ гэж. Тэгэхээр 45 оны 7 дугаар сард Сталин шийдсэн байсан байхгүй. Тэгтээ өөр юм уу маршлыг чи бас магадгүй штэ гэдэг ингээд явуулаад Сайн байна уу сонсогчдоо, Монголын гихцэн төх подкастыг хэлж байна. Говь хингэн тулцсан гэдэг 1981 оны кино санагдаж байна. Киноны үйл явдлыг үзэгчдэд товч сануулад тэгээд нэвтрүүлэг рүү оръё. Тэгээ энэ киног сонгож явдаг нь бас яг цэргийн баярын дугаар гэсэн утгаар нь сонгоод авсан юм аа. Энэ 1981 онд хийгдсэн кино. Би бол бодохдоо Монголын ардын армийн 60 жилийн үед зориулж хийсэн кино юм болов уу гэж ингэж бодож байгаа. Энэ 1945 онд Манжурт байсан Квантуны армийг буцаах энэ том операцид одоо Зөвлөлтийн армийн хамт Монголын ардын арми оролцож tagaвь байгуулсан тухай. За тэгээд энд киноны бас нэг гол үйл явдал нь бактериологийн зэвсэг үйлдвэрлэж исэн Японы 731-р ангийн түүхийг энд ингэж оруулж гаргасан кино байгаа. Тэм учраас бас энэ бол одоо ялчгүй л орчин цагийн зэвсэг түчин бий болсноос хойш одоо манай армийн оргил үе байхгүй. Энд хойд эддэг жилүүлээд дайнд яваад тэнд чинь бас болоогүй морьт дивизүүдээс гадна эн чинь одоо их бөөний анги, нисэх анги, танкын анги энэ төр манай цэргийн энэ төр оролцсон шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар чинь одоо 1945 онд хөрш хятадтайгаа бодох юм бол тэднийг чөлөөлж байгаа хүчтэй айрамтай улс болоод хувирчиж байгаа юм л да. Энэ кинод чинь нөгөө
гол үйл явдал нь 45-ны үйл явдал нөгөө өмнө нөгөө халахгүй дайнтай холбоотой сэдвүүд явж байсан. Гэхдээ энэ удаагийн дайны онцлог нь ер нь Японы эсрэг дайн зарлах асуудал 45 он шийдэгдсэн мө эсвэл аль 39 он ер нь цаг нь болохоор дайрандаа монголчууд тооцож байсан юм уу? Монголчуудаас нэг хамааргүй. Ер нь бол 39 онд халахгүй байлдаан болсны дараа 1941 онд Орос зөвлөлд Японы одоо төвийг сахих гэрээ гэж байгуулагдсан шүү дээ. Тэгээ яг энийг 45 оны дайныг бол зарим түүхчид одоо зөвлөлд Орос улс тэгээд өөрөө хүчтэй болоод ирэнгүүтээ гэрээг зөрчөөд дайрсан гэж. Энэ нөгөө гэрээг нь уншаагүй хүмүүс тэгж бичээд байгаа. Тэр төвийг сахих тухай гэрээ гэдэг бол хоёр дахь эсрэг дайрахгүй гэсэн гэрээ биш байсан шүү дээ. Хэн нэгэн хүн 3 дахь улс одоо аль нэгэнтэй байлдах юм бол тэр улсын талд орохгүй гэсэн гэрээ байсан байхгүй. Гэхдээ энэ гэрээний нэг одоо мундаг давуу тал нь юу юм гэхлээр үнэхээр одоо эх орны дайны хүнд жилүүдэд бол алс дорнод хоёрдугаар фронт нэгдээгүй. Энэ шалтгаанч бас ойлгомжтой 39 онд 8 дугаар сарын 20-нд манай зөвлөлт Монголын цэрэг халахын гол дээр шийдвэрлэх давшилтанд орсон өдөр биш үү? Тэр өдөр Германы гадаад яамны сайд Риббентроп юу руу ниссэн шүү дээ. Москва руу нисэж. Зөвлөлт Германы пакт байгуулах асуудал тэгж яригдсан байхгүй. Энэ бол Японы гүнзгий шоконд оруулсан. Яг тэгвэл 1936 онд Итали, Япон, Герман гурвч нийлээд Коминтерны эсрэг пакт гэж байгуулад эдгээр ч одоо нэг эвслэх байсан байхгүй. Тэгээд нөгөө нөхөр чинь балбуулж исэн чинь нөгөө холбоот нь чинь панк гэд нисч очсноо. Зөвлөлт Орос улстай гэрээ байгуулад Польшийг голоор нь хувааж аваад Эстон, Латви, Литвийг өгөөд тий Европыг уугаад авчиж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс болж эн чинь засгийн газар ногцсон Керономик засгийн газар байсан баха. Огцроо тэгээд энэс болж ер нь энэ зөвлөлтийн эсрэг одоо алс дорнод руу одоо дайн хийхэ болий гэд одоо Японч бас хуурай замынхан тэнгисийн цэрэг хоёр чинь өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгээд тэнгисийн цэрэг нь ерөөсөө Евро зүүн таз руу довтлё гэд Японы довтлогоо ингээд 1940 оноос эхлээд дандаа зүүн таз хятад бүх довтлогоонууд чиглэгдээд явчихсан юм төвхтэй байдаг юм л да. 45 оны дайн одоо энэ алхахын гол эсвэл юу гэдэг урагшаа болж байгаа дайн дээр Японтой их дайн дээр зөвлөлт Монголыг гээд хоёр улсын юу айр марж байна. Нэгдүгээр зөвлөлт холбоот улс одоо яг энэ үеэс эхлээд нөгөө талд нь хүчрэх байгаа Америк уу тэгээд зүүмэн зэвсэгтэй болцсон. Гэтэл энэ асуудлыг ингээд хятадыг бүхэлдэн зүүн урд хэсгийг эзэлж явах үед Америкууд зүгээр байгаад байгаа нь ямар учиртай юм бол? Үгүй зүгээр байгаагүй, огт байгаагүй. Гэхдээ энийг ярихын өмнө нэг зүйлийг тодруулж хэлье. Живтер халахгүй тайны тухай дугаар нэлээд өмнө хийсэн шүү дээ. Тэр дугаарын дараа хүмүүс гээд Баабар хоёр өөр юм яриад ингээд шүүмжилсэн. Баабар ч ерөөсөө энэ дайнд оролцоогүй гэж шүү дээ. Манай монголчууд оролцоогүй гэж байна. Та тэгсэн ч ястаа амар оролцсон гэж ингээд. Тэгэд эн чинь нөгөө судлаач аль өнцгөөс харахсаа болно л доо. 1939 оны 8 дугаар сарын 20-нд Монгол зөвлөлтийн цэрэг шийдвэрлэх давшилтанд ороход бол 60 гаруй мянган цэрэг офицер энэ давшилтанд орсон. Тэгэхэд бол байлдаж байгаа айрамд бол 8 мянган монгол цэрэг явсан. Тэрнээс 4 мянган цэрэг нь байлдааны ажиллагаанд орсон. Чи тэгээ 60 мянган 4 мянга гэхээр яг нэг өнцгөөс харвал бараг оролцоогүй шахуу. Юм болоо хувирч чинь тий. Нөгөө талаас тэр үед одоо Монголын хувьсгалт улаан цэрэг бол 17 мянган цэрэгтэй байсан шүү дээ. Тэрний 8 мянган фронт дээр байна. Чи хоёр цэргийн чинь нэг нь фронт дээр. Тэгээ фронт дээр байгаа цэргийн чинь бас хоёр цэргийн нэг нь байлдааны үйл ажиллагаанд оролцоод давшилтанд орж ийн. Тэгэхээр бас оролцсон ч гэж хэлж болно тийм ээ. Тэрнтэй адилхан 1945 оны дайныг зарим төвчд болгүй манай хацын оролцсон байхгүй шүү дээ гэд ингэж ярьдаг. Яг зөвлөлтийн улаан айран болвол энэ давшилтыг энэ дайныг эхлүүлэхдээ бол сая 500 мянган цэрэг офицер 5500 танк өөрөө явагч их буу 3800 нисхэн гоц энэ байлдааны одоо театр дээр төвлөрүүлсэн л дээ. Тэрэнд бол одоо манай цэргийн тоог бол 45 мянга гэж дээдлэлтэй бичдэг. Доотлолтой 22 мянга гэж бичдэг.
оролцсон цэргийн тоог. Яг тийм үеийн зөрүүтэй тоонууд орчин үеж яваад. Яг 45 мянга гэдэг нь нийт цэргийн тоо, 22 мянган байлдааны өрөг гүйцэтгсэн болтой юм шиг байгаа юм да. Би тэгж хараад байгаа. Гэхдээ тэр чинь Монголд амар том тоо байхгүй. Яг одоо яг ингээд чи сая 500 мянган цэргийн дотор нэг 40 мянган цэрэг явж байгаа бол заддаа ер нь оролцсон юм уу даа гүмүүл гэж хүмүүс хэлэх бах те. Тэгээ халагдсан хүний том 675 билүү дээ. Чи тийм том дан хийчихэд 675 хүн халагдсан байж гэдэг юм уу. Нөгөө талаас чи ингээд аваад үзтээ 45 оны 10 сард Монголын тусгаар тогтнолын асуудлаар ард нийтийн санал асуулга явуулсан. Тэрэн дээр 483 мянган хүн санал өгсөн байна. Өөрөөр хэлбэл манайд насанд хүрсэн 480 мянган иргэн байна гэсэн үг. За 240 мянган автоматар асч эмгтээчүүд тийм ээ. За цаана 240 мянган хүлд нь 240 мянгаас нэг 60 70 мянга одоо өвгөд хөгшөд байж штэ. За тэдрийг асч за нэг 50 60 мянган цэргийн албан тэнцэхгүй өвчтөй зовлонтой одоо тахир дутууч гэдэг юм уу те. Ингээ хасхлаар нэг за яг цэргийн алба хааж чадах байлдааны нөөц гэж ярих юм бол 100 гаруй мянган хүн болж байгаа. Тэрний чи 45 мянгаыг цэрэг татчихсан байж тээ. Бараг 50% тийм. 2.91-ийг цэрэг татцсан байна. Тэгээд цэрэгт явсан 2.91 чинь байлдааны өрөг гүйцэтгэж чинь. Тэгэхээр бид нар бол мундаг оролцоотой байгаа үстэй тий. Ийм болохоор зэрэг бас тэрийг нэг судлаач айл өнцгөөс харж байна гэдгээсээ хамаардаг шүү гэдгийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаар тийм 45 оны энэ дайн гарах урьдчилсан нөхцөл бол за 43 оны Теграны баг хурлаас эхэлж байгаа. 43 оны Теграны баг хурал дээр бол за ингээд ерөнхийдөө Герман ялагдах нь ойлгомжтой болцсон. Тэгээд хамгийн анх удаага энэ баг хурал дээр дайны дараах нөхцөлийг ярьж эхэлж байгаа байхгүй. За одоо Германыг ялцчихаар Европыг яах юм? Польш хэний мэдлэлд байх юм? Болгар хэний мэдлэлд байх юм? Грек гэж бас нэг ойлгомжгүй газар байна те. Гэх мэтэр нөгөө талаас Америкууд болохоор зэрэг Номгон талаад Японыг дарнаа. Америкийн хувьд бол хамгийн номер 1 дайсан нь Европч биш. Япон байгаа шүү дээ. Pearl Harbor-ыг бүгдээрээ санаж ирсэн тийм. Тэгээд Японууд ч бүр халдлага хийсээр яваад Сингапурыг эзлээд Филиппинийг Австралид дулаад ирсэн үе шүү дээ. Тийм болохоор Америкийн хувьд бол Японыг дарах нь маш чухал байсан учраас зөвлөгөө тулсан Японы эсрэг дайнд оруулах асуудлыг тэгэхэд хөндөж ярьсан. Дараа нь 45 оны 2 дугаар сард Яалтын баг хурал болсон. 2 дугаар сарын 4-нд. За энэ Яалтын баг хурлын үеэр бол яг Европыг яаж хуваахаа яриад тэгээ зөвлөлбөө тулс Японы эсрэг дайнд орох болцлоо хийсэн байдаг. Бид нар хаант орсон үед алдсан бүх эрхээ зэрэгж авна гэдэг маань Дорн Тэтийн төмөр замыг авна, Дайлны бомбыг авна, Порт Артурыг тий. Дээрээс нь Сахалина талыг алдсан байсан тэрийгэ буцааж авна. Өмнөд Корелийн арлуудыг буцааж авна. За одоо болтол Орос Японы хооронд маргаантай байгаад байгаа шүү дээ. Өмнөд Корелийн арал гэдэг тэр суван дотор одоо маргаантай байгаа 4 арал Японууд бол энэ багтахгүй энэ чи Японы арлыг үргэлжлээл гэж үзэж байгаа. Тэр чи аргагүй л дээ. Хэдэн километрийн цаана байгаа арал юм чинь. Оросууд л үгүй яла гэж Корелийн арлыг үргэлжлэгээд маргаантай гэж явж байгаа. Тэгээд дээрэс нь гадаад Монголын статус кво хүлээмжшөрнө гэж. Ийм болцол тавьж энд оролцсолтой. Бас их сонин. Статус кво гэдэг үг их сонин байна. Ягаад гадаад Монголын статус кво гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр зэрэг бас нөгөө талаас Хятад бол тэр үед одоо алс дорндын байлдааны операц дээр бол одоо Америкчуудад хамгийн хэрэгтэй холбоотой байгаад байна шүү дээ. Японд байлдаж байгаа бодтоор байлдаж байгаа улсууд нь хятадууд байхгүй. Сайн муу тусдаа. Тэгтээ байлдаж байгаа хүмүүс нь хятадууд. Тэгэхээр гадаад Монголыг тусгаар тогтнуулнаа. Бүгд найрамдах Монгол ард улсыг хүлээмжшөөрнө гэдээ орчих юм бол хятадууд ч өвөө та нар яаж яана гэдэг юм үсэх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг гадаад Монголын статус квог хүлээмжшөөрөө гэдэг үгээр томьёолоод оруулчихсан. Ийм төвхттэй юм байна. Яалтын баг хурлын тэмдэглэлийг үүсгэхэд бол яг баг хурл дээр нь бол тэрийг яриаггүй. Эн чинь 45 оны шинэ жилийн дараа Авриэл Гармин гэж Москвад байсан Америкийн элчин сайд Сталинтай уулзах, Сталин орох болцлуудаа хэлсэн дотор энэ гадаад Монгол бүгд найрамд Монгол ард улсыг хүлээн зөвшөөрөх гэдэг үг оруулж
хэлсэн байдаг. Тэгээ баг хурал яалтын баг хурлын үеэр бол тэр ингээд хоёр талаасаа ойлголцсон учраас текстэн дээр гадаад Монголын статусгүй хөлөншөөрнө гэж бичиж оруулаад тэгээд баг хурал дуусгах чахад үлүүд Сталин Рузвельтэд хандаад хятадаар зөвшөөрлөхийн та нар их юм байгаа үстэй гэж хэлсэн байдаг. Тэгсэн Рузвельт толгойд гэсэн гэж Монголын тухай ирсэн цорын ганц яриан дээр. Ингээд энийг залгаад тэр яалтын баг хурал дээр зөвлөлбөт улс бол Германыг ялаад 3 сарын дараа Японы эсрэг дайнд орно гэж. Тэгэнгүүтээ 4 сард нөгөө Японтой байгуулсан төвөөс их гэрээгээ хүчинг болгочихж байгаа. Зөвлөлбөт улс. Энд чинь ингээд бэлтгэл эхэлж штэ тий. Энэ алс дорнотын байлдааны операцийг удирдсан маршал Василевский бол энэ үед Кёнигсберг гэж хөлөөлж явсан. Одоо Оросын Калининград хот. Тэгэхэд Василевскийд Сталин өргөх өгсөн баг. За чи алс дорнотын дайныг удирднаа. Тийм болохоор зэрэг одооноос бэлтгэлээ хангаа гэж. Тийм учраас бэлгэлүү дарихтай харилцаанд Василевский оролцоогүй юм jirтэй. Манайхан бол хүчээ алс дорнот руу ирээд дараагийнхаа дайныг бэлдээд эхэлж байгаа байхгүй. Нөгөө талаас энэ үед их олон үйл явдлууд зэрэг өрнөсөн юм болсон л доо. 6 дугаар сарын 16-нд Америкууд Лос Аламост атомын бөмбөг турсан. Many felt it would never work. Others were concerned that it would and would end the world. On July 16, 1945, both sides were proven wrong as the world's first atomic bomb was exploded. За би түрүү нөгөө Германыг ялсны дараа 3 сарын дараа дайнд орно гэж амласан гэсэн шүү дээ. 8 дугаар сарын 9-нд дайн эхэлж байгаа чинь тийм учиртай. 5 сарын 9-нд одоо Оросууд ялтын баярыг тэмдэглээд байгаа шүү дээ. Германыг дарсан ялтын баяр. Тэгээ 3 сарын дараа гэдэг чинь 8 сарын 9 баггүй. За тэгээд Америкууд цөмийн зүсэгтэй болцсон. 4 дугаар сарын 20-нд Рузвельт нас барсан. Тэгээ Рузвельт бол Сталинд их тийм гайгүй ханддаг. Ер нь яг Черчилль, Рузвельт, Сталин гурав хэлцээ ихт бол Рузвельт нь Сталины талд ер нь орчиход байдаг. Хүн байсан байгаа. Черчиллийг шахдаг. Тэрний шалтгаан бол яг мэдээж Америкчууд бол зөвлөлтөд улсыг Японы эсрэг дайнд оруулах нь чухал байсан учраас тэгдэг байсан байж болно. Хоёрдугаар хувь хүний симпати бас тэнд ч нөлөөлөд байгаа байхгүй. Рузвельт ч бас Америкийн улс төр дотор бол бас жоохон зөвний үзэл бодолтой хүн шүү дээ. Тэгээд Рузвельтийг насаараад Трумэн дэд ерөнхийлөгч Трумэн нь ерөнхийлөгчийн өрх гүйцэтгэгч болсон. Трумэн бол барууны үзэлтэй хүн байсан. Энд чинь уулын Трумэний оронд хэн болох байсан штэ. Нөгөө манайд айлчилдаг дэд ерөнхийлөгч байсан нөхөр чинь болох ёстой байсан. Тэгээд тэр их хурал нь болж явах үед Америкийн одоо томоохон корпорациуд их хурлын зааланд төлөөлөгчд санхүүжүүлж оруулаад тэгээд санал урахад Трумэн ялан гарцсан байхгүй. Ер нь бол болсон үйл явдал. За одоо тэр ч яг Америкийн дотоод бодлого юм биш. Ингээд Трумэн гарч ирээд тэгээд Трумэн чинь 7 сард Потсдамын баг хурал гэж болсон. Тэр Потсдамын баг хурлаас Японд хандаж одоо тулгын шаардлагатай гаргасан юм. Одоо ямар нэгэн болцлогоогоор бууж өгөө гэж. Тэгээд тэр үеэр Трумэн Сталинд очиж хэлсэн байна. Бид аймаар хүчтэй бөмбөг зохион бүтээсэн гэж. Тэгээд Трумэн өөрөө дуртгалтай. Эхлээд Черчиллтэй ярьсан байна. Ер нь хэлэх үү яах уу гэдэг. Тэгээд хэлий. Айлах гэдэг нь шүү дээ. Дайны дараа яах гэдэг. Тэгсэн Черчилл ер нь хэлий шүү гэсэн гэж. Тэгээд Трумэн чинь хоолны завсарлагын үеэр ч үлүүдээ. Албан ёсны хэлцэн тэр биш. Тэгээ хэлсэн чинь Сталин нэг 2 секунд тэртээ бодсноо. Зовцолтгүй баяр хүргэе даа гэж хэлээд цаашаа яваад гисэн гэж. Тэгээ Трумэн дуртгалтай Сталин ойлгоогүй гэж бичсэн байдаг. Сталин бүр ойлгох байтугай ойлгохгүй нэ тэр ойлгосон байгаа. Ягаад гэвэл одоо байгаа баримтуудыг үзэхэд Сталин тэндээс гараад өөрийнхөө одоо буусан буудалтай ирээд хамгийн түрүү Беригээр уцсан баг. Тэгээ Курчатовын ажлыг төрөглүүлээ гэж
Курчат чинь зөвлөлтийн ядан юм гэж хэлсэн үү те. Энэ ажлыг төрөглүүлээ гэж. Хоёрдугаар Далс дорнод байсан Маршал Василевский руу уцтаад яг цагтаа дайрч орно шүү гэж хэлсэн баг. Энэ кинонд нэг Сталин уцтаал Василевский одоо бас нэг амжихгүй байна, цэргүүд ингээ тээвэрлэгдэж байна энэ төр гэсэн чинь яг цагтаа орно шүү гэд. Яг болсон үйл яриа байхгүй. Василев байна. Сайн байна уу нөхөр Василевский? Нөхөр Сталин, таны ямар гэрээ? Бэлтгэл ажил ямар байдалтай вэ? Бухим төлөвлөсөн ёсоор явагдаж байна, нөхөр Сталин. Эхлэлтийг 10 хоног наашин татаж болохгүй болов. Та бодооч. Болохгүй хаа. Манай зэрэг цуглаж үгүйцэг байна. Бас чухал хэрэгтэй зүйлүүд. Тухайлбал шатхуун бас гал тэрсэлж бүрэн тагчамжааг болохоор боловсроо том уу байна. Нөхөр Сталин эхлэх цагийг хуучнаар нь байлгахыг би танаас хүсэж байна. Эхлэх хугацааг хуучнаар нь байлгахыг би танаас хүсэж байна, нөхөр Сталин. За. Тэгтэл 9-нээс хойшлуулж болохгүй шүү. Мэдлээ нөхөр Сталин. Танд амжилт хүсье нөхөр Василевский. Тэр өдгөө Василевскийн дурдгалыг энэ ашигласан байна лээ. Василевский уцаа тавихтаа за нэг чухал үйл явдал болж тээ гэж бодсон гэж. Тэгээ тэрийг гаргаж байгаа энэ кинон дээр. Сталин бол шууд ойлгож байгаа байхгүй. Нэгэнт Америкууд тийм бөмбөгтэй болчихж байгаа бол тэгэхээр мань хүн атомын зэвсэг гэдэг нь юу вэ гэдгийг яг үзээгүй л байгаа бах тий. Гэхдээ ер нь юу вэ гэдгийг мэдж байгаа юм байхгүй. Тийм учраас Япон бол ялагдах юм байна, буужих юм байна. Тэр шууд ойлгомжтой юм байна. Тэгэхдээ Японыг одоо буулгаад авна гэдэг дээр хэн ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг нь Хятад хэний талд байх вэ гэдгээс хамаарна. Тэгэхээр дайны дараах геополитик одоо за Чанкаши ялчих юм бол ер нь тэгээ Хятад Орос зөвлөлтийн эсрэг болно гэдгийг бол Сталин тооцож байгаа тийм үү. Дайнд дууссаны дараа Америк, Англи хоёртой үзнэ гэдгээ бас тооцож байгаа. Хүйтэн дайн гэж шууд хэлээгүй ч гэсэн ер нь бол бид нар өрсөлдөгч болно гэдгээ тооцож байгаа хүмүүс шүү дээ. Хүн шүү дээ. Тийм болохоор мань хүн чинь Василевскийг чи түрглээ, чи цагтаа орно шүү гэж. Яг бол Японыг дарахад зөвлөлт улс мэдэгдэхүйц том хувь нэмэр оруулсан байж Азийг хувааж авахд зөвлөлт улсын нөлөөг тооцох хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Ийм юм харагдаад байгаа юм л да. Бид ягаад оролцсон бэ гэдэг асуудал Монгол ард болсон. Бид чинь зүгээр л таны түрүүний хэлсэн статус квогоо хадгалаад тэгээд тэргээ бэхжүүлэх асуудал дараагийн түвшинд оруулах эсвэл өөр бас геополитикийн бодлого зорилт байсан уу? Байгаа. Тэр бол бүр айгүй харагддаг. Яг гоо эхлээд бол мэдээж өөрийнх нь тусгаар тогтнолыг хятадаар хүлээн зөвшөөрөх гэсэн. Номер 1 асуудал. За тэр бол нөгөө Потсдамын баг хурлын дараа Москвад зөвлөлтөдтэй хэлцээ эхэлж байгаа. Дайнд орох нөхцөлийнхэн тухай хэлцэж штэ. Тэгэд тэр хэлцээ эхлэнгүүт Сталин асуудал тавьж байгаа байхгүй. Дайнд орох нэг нөхцөл нь бол бүгд найрамд Монголоор тулсан хөлөө ширэг бодлоо гэж. Тэгэхэд бол Хятадын ерөнхий сайд Сун Цзивэн гэж хүн очсон. Хятадын түүхэнд нэг 3 ихчдүү 3 байд юм аа. Нэг нь Сун Яцсентэй суусан, нэг нь Чанкашитэй суусан, 3 дахь нь энэ Сун Цзивэнтэй суусан. Сун Мэйлин гэдэг нь Чанкашиг ихнэр баг. За тэгэд энэ Сун Цзивэн ирээд нохотхгүй юу? Мө статус-кво юу? Тэгээд статус-кво 1924 оны зөвлөлт эдийн гэрээгээр бол одоо энэ монголч нь бол дунд дэргэн улсын нэг хэсгэ. Тэгэхээр энэ статус-квог одоо хүлээн зөвшөөрж байгаа юм байна шүү дээ гэж нохотхгүй. Гэсэн чи Сталин бүр хэлцээнийхэн тэмдэглэл дээр үгүй ээ. Бид нэр статус-кво гэдгийг бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол гэж үзэж байна гэж. Бүр яг хатуу тулгаж байгаа. Тэгээд ер нь бол яг их олон асуудлаар хилцээ явсан ч гэсэн хамгийн гол гацаа энэ дээр л үүсчихсэн байгаа юм л да. Хятадууд төлөвшөж чаддгүй. Тэгээ бүр эн чин 5 хоног хилцээ хийчихэд буцахж исэн хүн чинь 14 хоног. 14 хоногт нь 7 сарын 4-нд маршал чавлсан Москвад айлчилж очиж байгаа. Маршал жил болгоо очдөг л байсан л да. Тэгэхэд анх удаага маршлыг
юунд Ярославын галт тэрэгний буудал дээр хүндэт харуултай ёслолын 21 их бун буудлагатай Зөвлөлбат улсын ерөнхий сайд Молотов одоо тосч яваад Каганович Молотовыг тосч явсан гэдэг лээ. Сунзэвэнийг бол Москвагийн аэродромд буухад нь гадаад иргэн сайд тосч яваад буудалд навиж болгож байгаа шүү дээ. Тэгэхээр Оросууд нөгөө хятадуудад харуулж байгаа байхгүй. Бид нар бүгдээр л Монгол ард улсыг тусгаар улс гэж үзчих. Чи бол ерөнхий сайд энэ бол Монголын ерөнхийлөгч ирж байна. Тийм болохоор чамаас нэг шат илүү эслийн бодлого модлоготой үдээж авч гин гэж. Бас эн чинь айгүй том ёслоор дамжуулсан бодлого яваад байгаа. Тэгээд сүүлдээ Сунзэвэн Чанкашид бүр цахилгаан явуулаад одоо энэ асуудлыг шийдэхэд юу яагаад байна? Ер нь Монголын асуудал тийг болоо. Энийг нэг тийш нь болгож шийдэх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд Чанкаши аргагүй юу байдалд ороод тэгээд Чанкашигаас юунд ирүүлсэн Сунзэвэнд ирүүлсэн цахилгаан утсыг Сунзэвэн стайлд уншиж сонсгосон байдаг. Тэгээд энэ дээр бол хэд хэдэн юм хэлсний дотор нэгдүгээрт Манжуурт болон Шинжаанд Зөвлөлбат улс тусламж үзүүлэх юм бол зөвхөн төв засгийн газарт үзүүлнэ гэдэг болцлыг хүлээж аваа. Өөрөлдвөл тийшээ коммунистуудыг оруулахгүй шүү гэж штэ. Нөгөө Мао ч бас тэнтэй хийгээд байгаад байгаа шүү дээ тий. Хоёрдугаарт энэ нутгуудыг та нар булааж авахгүй шүү. Шинжаан бол яг өмнө хэрэг дээрээ бол зөвлөлтийн харьяаны улс шахуу болцсон байгаа шүү дээ энэ үед. Бүр тэр нэг хоёулаа Аспаны дээрэмчдийн тухай ярьж байхдаа Шинжаанд тэр үед бүр зөвлөлт бүгд нарийн улс болцсон байсан шүү дээ гэж. Манжуурыг бол эзлэх нь ойлгомжтой. Тэгээд тэнд Манжуурийн бүгд нарийн улсгээ байгуулчих болно тийм ээ. Тэгээ хоёр дахь болсон нь бүгд найрамд Монгол ард улс хойд хэдтийг чөлөөлөхөд дөрвтэй хөнөмөр оруулах хэрэгтэй. Гурав дахь болцол нь Монголд ард түмний санал асуулга явуулаад тэгээд одоо ард түмэн үнэхээр тусгаар тогтно гэж үзэж яхах юм бол одоо дундад иргэн улс эсэргүүцэхгүй гэж. Энэ тухай хоёулаа нэг дугаар дээр ярьсан санагдаж байна. Тэгээд яагаад ийм шаардлага тавьсан гэдэг чавлсан солиорцсон юм уу ч 24 жил тусгаар явж ирчээд гинтхний өдөр бүх хүмүүсээ суглуулаад бид тусгаар байх ёстой гэж та нар үзэж гин үү гэдэг ингээд асуугаад байдаг гэж. Тэгээ энэ бол нэг хятадын талаас тавьсан болцол байсан. Ингээд ерөнхийдөө нэг талаас бол бид нар энэ байнд нэлээд даривтай оролцох ёстой нөхцөл үүсэж байгаа. Яг тэгвэл бид нарыг дунд тэргэн улс өлөн ширнэ гэдэг бол бидний тусгаар тогтнолын дараагийн их том алхам явагдах гэдэг шүү дээ. Хоёрдугаарт бид нар яагаад энийг чөлөөлөхтэй ингэж нэрлэдэг гэж. Одоо хиттэг чөлөөлөхтэй ингэж дайнд мордвол одоо Монголын ард түмнийг их тийм баяртай мордохгүй бах тий. Тэгээд тийг чөлөөлөд ахтаа чи яадгийн гэж байна. Чавлсангийн цэргээ мордуулахтай хэлсүү байх. Тэн дээр бол за бид ингээ фашист Германыг дараад тэгээ милитарист Японыг дараад ингээд одоо өвөр Монгол ахын дүүсээ чөлөөлж хожмын өдөр нэгэн гэрүүл болж нэг дэх нөхцөлийг хангах хэрэгтэй маа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дайнд Чавлсангийн тавьсан хоёр дахь том зорилго бол өвөр Монголыг чөлөөлөөд дараа нь бүгд найрамдах Монгол ард улстай нэгдэх асуудал байсан гэж. Хоёулаа киноноос гөөмө хол явж байна. Тэгтээ яах вэ тий? Ер нь зөвхөн энэ нөхцөл байдлуудыг ярихгүй болохгүй байх. Зөвхөн тэр хараад байхад бол мань хүн шууд нэгдэх асуудал биш байсан юм шиг байлаа. Ямар ч байсан гэсэн тэр 45 оны өвөл нэг сар төлөөдөө айлчилж очихт нь Кремльд болсон хүлээн авалтан дээр энэ өвөр Монголыг нэгтгэх тухай асуудал хөндөгдсөн юм шиг. Тэгээд тэр үед Сталин дэмжсэн болтой юм шиг л харагдаад байгаа. Ягаад гэвэл Микоян хундаг өргөхдөө 10 өвөр Монголын өдөртөгч нөхөр Чавлсан гэмтлөө гэж хундаг өргөж байгаа. Тэр хоолны тэмдэглэл дээр Чавлсан юм ярьж байхдаа гөөгөө бид нэр тэр нэгтгэж авах нь чухал биш. Эхлээд өвөр Монголын ард түмэн эрхчлөлттэй болох хэрэгтэй гэж. Тэгээд тэрийг харахаар мань хүний тийм конфедерац маягийн холбооны улс маягийн юм бодоод исэн болов уу гэж бодогдохоор харагддаг. Жаргал сайхангийн дуртгал дээр тэр орой Кремлээс ирчээ сэтгэлний хөдлөөд самбуугуудаа шатар дагуулж шүндэл болтол суусан. Тэгээд би нэг удаа цай оруулж өгөхөд тэр хоёр ярьж байгаад манай улс чинь 10 сая хүнтэй болох юм биш үү гэж ярьж исэн гэдэг. Тэгэхээр тэр нэгдэх тухай асуудал та тий. Тэрнээс биш нэг жилийн дотор 800
юу яг хүүхдээ оруулаад нэг 800 мянга лээсэн баг. 10 сая хүртэл үржин ч гэж байх үү тий. Тэгээд бүгдээрт Монгол ард улс энэ товтлогоо хийж орсон үйл явдал тэгээд хадмын бөмбөг хайснаас өөрчлөгдөж чинь эсвэл үйл явдал цаашаа өөрчлөөд өөрсдийнхөө нөгөө нөлөөний бүс хүртлээ товтлогоо хийсэн гэсэн үг. Гэхдээ яг юу нь вэ штэ дайн эхлэх одоо асуудал вэ штэ бидний одоо шалтгааныг хоёулаа ярьлаа тийм үү? Яагаад энэ дайн гэж эхэлж байгаа юм бэ гэж. Тэр шалтгаан нь бол энэ учиртай яагаад бид нар энд оролцож байгаа. Яагаад бид нар хоёр эр хүнийхээ нэгийг дайнд мордуулж байгаа. Яагаад дайнд мордсон сэргий чинь одоо хоёрынх нь нэг нь энэ байлдааны үйл ажиллагаанд оролцож байгаа гэдэг талаас авч үзэх юм бол энүүгээрээ ийм одоо чухал ач холбогдолтой гэх юм уу да. А хоёрдугаарт 8 сарын 6-нд Хирошимаг бомбогдсон. Цөмгийн зэвсгээр. Дараа нь 8 сарын 9-нд зөвлөлтийн цэрэг орж байгаа өдөр товтлогоонд орж байгаа өдөр юг бомбогдсон. Нагасаки. Ер нь бол Кокурага бомбогдох гэжсэн шүү дээ. Тэгээд Кокураа руу нисээд очсон чинь үүлтэй хот харагдахгүй. Тэгэнгүүт нь цаашаа запас одоо байна Нагасаки байсан байхгүй. Тэгээд Нагасаки дээр айцсан. Тийм учраас Японуудын дунд Кокура шиг хацтай гэдэг үг төрөйд явдаг байсан юм лээ. Киотог уулын бомбогдох ёстой байсан. Тэгсэн чинь тэр үед Батлан хамгаалахын сайд байсан Стивенсон анх гэрлээд балсараа Киотод тэмдэглэсэн хүн байж байгаад хүү яалаа гэж Киото бомбогдохын тэр чийст амар их гоё түүхэн дурсгалтай газар гээд Киотог тэр юунаас нь хассан. За хоёул их марзан түүхүүд бий. Тэгэхдээ ерөнхийдөө ингээд зөвлөлтийн улаан харим орох одоо нөхцөлийг одоо яаруулад байгаагийн учир шалтгаан тэр байхгүй. Америк одоо нэг 3-4 хот бомбогдсны дараа Японд бууж өгнө гэж одоо айж штэ зөвлөлтийнх. Тэгэхээр зэрэг хэрвээ юунууд Японууд буугаад өчвөл нөгөө зөвлөлт бот улс тэр дайнд орох болцоогүй болчихно. Болцоогүй болчихлоор яах вэ гэхээр Хятад Чанкаши ялна. Тэгээд Хятад зөвлөлтийн эсрэг улс болж хувирна. Тэгэхээр чин зэрэг наадах ч бол айгүй чухал асуудал болж байгаа. Хоёрдугаар яг зарим хүмүүс одоо ингээд зэргийн түүхчид ингээд идэм юм. Ер нь бол одоо зөвлөлт бот улс бол тэр 5 жил Германтай байлдсан амар хүчтэй бэртэй тий. Тийм улс бол нэг Японыг бол зүгээр контуны харим гэнэ ганц харим шүү дээ. Тэгэл нам дарсан байхгүй юу гэж. Ингэж ярих гэдэг. За энэ ингээд 3 фронт энд бэлтгэж байгаа. Нөгөө сая 500 мянган зэрэг чинь ингэж хуваагдаж байгаа. Өөр байгалийн фронт, байгалийн цайдах фронт ч гэдгийг. За тэгээд Алс дорнотын 2 дугаар фронт, энд Алс дорнотын 1 дугаар фронт. Энд ч одоо нөгөө нэг Хабаровск, Владивосток гэдэг байгаа хэсэг шүү дээ. За эндээс Монголын хил хүртэл 3000 км. Энэ одоо амар мөрнөөс за мөгдөн гэж бодъё тий 1500 км. Эн чинь бол Итали Германыг нэгтгсэн ийм том нутаг дэвсгэр дээр болох гэж байгаа байлдааны үйл ажиллагаа. Тийм ээ. Хоёрдугаарт за жишээлбэл 1944-45 онд зөвлөлтийн улаан харим Германы эсрэг хийсэн 10 том операц гэж байгаа шүү дээ. Тэр чинь ийм нутаг дээр л болж байгаа. 2 жилийн турш 10 том операц. Сталины 10 цохилт гэж нэрлэгддэг. Тэгэхэд одоо энийг чи одоо нэг цохилтоор одоо юу явах хэрэгтэй болж байгаа. Хоёрдугаарт биш үү? Ингээд их хянганы нуруу. Тийм ээ. За энэ ингээд ууларх нутаг байгаа юм чи дээр үесээ эхлээд бүс Тунгус аймагуудын амьдардаг ингээд. Тэг ингээд байгалийн ийм саадтай. Дээрээс нь хэрвээ ингээ харах юм бол энд бих Мудензяны бэхлэгдсэн орён, Хайларын бэхлэгдсэн орён гэд ингээд бэхлэгдсэн орёнуудтай. Тийм болохоор зэрэг энэ байлдааны үйл ажиллагааг явуулна гэдэг бол цэргийн хувьд маш хүндрэлтэй ийм операц явагдаж байгаа. Мэдээж энд бол ингээд зөвлөлтийн харим ингээд энэ байлдаанд орж ийн л да. Энэ хоёр улаан шугам биш үү? Энэ бол манай цэрэг оролцсон зөвлөлт Монголын морьт механикжуулсан корпус гэдэг нь. Морьт цэрэг нь ихэнх нь Монгол морьт цэрэг энэ ч одоо Дорж, Дандар тэргүүтээ 5 морьт дивиз.
4 мөртөө үйз. Тэгээд хурандаа төрхүүгийн их ууны анги, Нянтай сүрэнгийн хоёрт танкын одоо мото механикжуулсан анги, за цэргийн нисэх энтер гэдэг. Энэ дээр бол нэг хэсэг нь бол одоо энэ Сүхбаатар аймгаас одоо Молцог элснээс гэдэг маань Даргангийн нутгаас Долон нуурын чиглэлд цаашаага Жэхэр энэ цохилт явж байгаа. А хоёр дахь нь бол замын үүдээс Ирляныг дайраад, Ирээнийг дайраад Чуулт хаалга руу. Энэ хоёр том цохилж явсан. Энэ манай цэргийн явсан давшилт бол одоо нийт болж байгаа энэ Балдины операцийг баруун зүгээрээс нь хааж байгаа цохилт байхгүй. Ягаад гэвэл энд чинь Бээжин байгаа. Бээжингийн бүлэглэл гэдэг нэгэн том цэргийн бүлэглэл байгаа. Энд Суяны бүлэглэл гэдэг. Энэ манжурт байгаа цэрэг рүүгээ тусламжаар очих юм бол бас энд чинь нэлийн эвгүй дайм болно шүү дээ. Квантуны айрам гэдэг бид нар айрам гэд нэрлэдэг байгаа болохоо шин чин айрмын бүлэглэлүүд байхгүй. Энэ 700-аад мянган зэрэгтэй том цэрэг явж байгаа. Тийм учраас манай Монголын цэрэг бол энэ том операцийг баруун зүгээрээр нь хааж эндээс ирэх ёстой хоёр бүлэглэлийг давших болцоог нь хааж байгаа. Хааж ингэж энэ байлдаанд орж байгаа. Энэ яагаад энэ Чуулт хаалга руу Жэхэр рүү дайраад байгаа гэхэлэр хэрвээ ингээ харах юм бол төмөр зам чинь тасдж байгаа байхгүй. Энэ шиг цэрэг татах болцоог болгох гэдэг нь шүү дээ. А тэр хооронд одоо зөвлөлтийн цэрэг бол энэ бэхлэгцэн оройнууд руу дайрж орсон юм юутай байгаа. Тэгээд яг Балдины операцлаас нь аваад үзэх юм бол одоо их гайхамшигтай операц болсон л гэж үздэг л дээ. Жишээл одоо манай Дорнод аймгийн нутгаас дайрч орсон 6 дугаар танкын арим чи Катуковын арим баг. Хянганы нурууг давсан. Их хянганы нуруун дээр бол Японууд нэг амар бэхлэл хийгээгүй. Яг бол энийг танктай зэрэг давж ирэхгүй гэж үзээд тэг яг энэ тэндний галын цэг барьцсан. Тэгсэн чинь зөвлөлтийн 6 дугаар танкын арим гэдэг бол Карпатд гол давшилтаа хийсэн Өрмөнийг чөлөөлөхөд оролцсон танкын арим байхгүй. Ууланд байлдахад сурцсан арим байна гэсэн үг. Тэгээд эднэр яасан бэ гэсэн чинь их хөвгчлээ. Нөгөө дайны өмнө байсан БТ 26 гэдэг нэг хөнгөн танк байдаг шүү дээ. Халах голын дайн дээр гараад байдаг нэг шүрх гэдэг. Тэр чинь мэдээж 45 он гэхэд хэрэггүй болсон байгаа шүү дээ. Бүр Т34 ч хэрэггүй болоод Т44 гэдэг танк гараад ирсэн байгаа. Тэр чинь 44 онд ийсэн учраас Т44 гэж. Энэ давшилтанд тэр хөнгөн танк чинь толгоонд нь явсан байна. Тэр яасан бэ гэсэн чинь нөгөө нэг их хянганы нурууг чинь давыг гэхлээр нөгөө одоо юу гэдгийг ердийн өсөг явдаг зам байгаа шүү дээ. Тэг чинь юу байхгүй. Засмал зам байхгүй нь ойлгомжтой. Тэгээд тэр ердийн өсөг явдаг замаар нөгөө жижиг танкууд чинь сүмгэнж орж ирээд тэгээд хамгийн түрүү нөгөө галын цэгүүдийг устгаад тэгээд дараа нь араас нь нөгөө Т44 гээд хүн танкууд ирнэ шүү дээ. Тэгэнгүүт тэдний чинь баг ингээд олсоор тороосоор татаж уулан дээр гаргаад дараа нь уруудахт нь тороосоор ингэж тэгвэл тэр чигтээ бол одоо онголт чинь тэгээ тэгж буулгасан байгаа хөө. Тэгээ Японууд огт бодоогүй байсан чинь ерөөсө энэ зайг ер нь бол өгсөн тушаалаар одоо энэ 6 дугаар танкын харимд өгсөн тушаалаар энэ зайг 5 хоног тулах ёстой шүү гэдэг тушаал гэсэн. Тэгээд 5 хоногт их хянганы нуруун дээр гарч ирэн шүү гэж. Тэгэхэд 3 хоногт нөхдүүд их хянганы нуруугаа даваад цааталт манжуурын тал руу ороод ирсэн баг. Тэгэхээр нөгөө Японы тал чинь бэлтгэлгүй байгаа шүү дээ. Манай морт механикжуулсан анги одоо генерал Плиев гэж энэ Осетийн хүн шүү дээ. Эч өөрөө морин цэргийн генерал. Тийм учраас манай морт механикжуулсан корпусыг командлахаар явуулж байгаа. Тэрний орлогч нь Лавгсүрэн Жанжин залуу Жанжин Лавгсүрэн гэдэг. Эднэр чинь хамгийн хэцүү юм юу гэсэн гэхээр цахрын хэлсэн цөлийг туулж байгаа. Ер нь бол нэг тийм 5 хоногийн дотор цахрын хэлсэн цөлийг нэвт гарсан байдаг байхгүй. За энэ одоо манай цэрэг хятадыг чөлөөлөд явж байгаа зураг байна. Сайхан тэмээ мэмэтэй. Энэ дандаа энэ дайны үед авсан зургууд ч дээ. Энэ Монгол цэрэг хятадын цагаан хэрмийг нефт гарч байна. Хятадын цагаан хэрмэн дээр чой болсон, маршал чой болсон энэ төр очиж зогссон байж байгаа. Бээжингээс 70 км-ийн цаана байна гэсэн үг шүү дээ. Одоо Бадайлан чинь 70 км шүү дээ. Тэгэхээр бас тоглоом биш үү үстэй тий. Киноны 2 ангит кино тэгээд баг тал нь нөгөө энэ маршийн тугаараад байдаг. Тийм. Тэгэхээр бас нэлээд үнэхээр яривхтай юу болсон юм шүү дээ. Марш болсон юм тий. Тий, яривхтай марш болсон. Яг олон зэрэг өгөхөөгөөд зарим дүүч тэгээд идэг.
Тэг чинь тэгээ зэрэгэ хохирлгүй авч гарсан бол мундаг л байна шүү дээ тий. А хоёрдугаар цахрын хэлсэн зүйлийг туулна гэдэг бол тэгээ чи юу ахгүй. Одоо усны хангамжийн асуудал байна. Морчин бас юм идэж явах хэрэгтэй шүү дээ. Ямар ил сэтэлтэй биш тий. Тэгээд ийм том маршиг хийж чадсан. Кинон дэр бол яг юугаар л гаргаад байна л дээ. Яг кинон дэр яг гоё гаргах гэж үзээд алдаатай юмнууд хийцэл байлээ л дээ. Одоо жишээлбэл Плиевиг Малиновский хүргэж ирж байгаа. Тэгээд нэгдүгээр Малиновский өвөр байгалийн зэргийн даргын өвөр байгалийн фронтын командлагч. Тэгээд нэг механикжуулсан корпусын даргаыг хүргэж өгöd гэдэг нөгөөтг чи юм хүргүүлдэгч гарын. Тийм байгаагүй амьдрал дээр. Нэгдүгээр, хоёрдугаарт Улаанбаатар орохын өмнө ингээ говьор нисээл манай зэргүүд тэрүүгээр нь яваал те. Би ясаа урагшаага эхэлднэс чи буцаад Улаанбаатар нисээд байгаа юм уу? Яаж байгаа их тийм алдаатай юм таргаж илээ. Тэгээд онгоцыг харахад бол дор хаяж Макдоналд Дуглас онгоц болов гэмээр их тухтай онгоц харагдаад байгаа. Кинон дэр онгоцныхын сүүдрийг харах юм бол хоёр далавчтай аан хоёр л харагдаж илээ. Ийм жижиг сажиг алдаанууд их гарсан. Энэ манай жүжигчд бас их сайн шүү. Одоо ингээ харах юм бол за Маршал чай улсанд нэргүүгээ дагуулсан байгаа. Одоо хүүн өргөмөл хүүн. За Цэдэнбал даргад бол Төмөрбаатаргаа тоглосон цагаан нэс ингээд гоо хүү те. Энэ наадалд хамгийн наадал зогсож байгаа Аравдан генерал. Аравдан генералд бол Аравдан генералын хөл утаад тоглосон. Одоо манай элчин сайд Эрдэмтэн болд биш те болтой яах. Гэх мэтэр ингээд хөвгүүд нь эцэг нартай тоглосон гэх тийм сонин дүр зураг бас энэ кинон дэр байд юм аа. Нэргүүгөө өргөмөлтөө тэгтэйгүй юм адилхан шүү дээ. Тэр чи бас яг төрсөн хөвгт мөн юм билээ шүү дээ өргөж авсан юм шүү дээ. Киноны үйл явдал өөр хоёр анги дээр нь тойроо дэрэл эн чинь тухайн геополитик ус төр асуудал ярил дуусахгүй мөн зэрэг стратегийн тактик стратеги. Тэгээд одоо шинэ 45 он гээд зөвлөлт холбоот улс нь гараа авчиж байгаа юм байна. Зөвлөлттэй арим. Монгол яг үлдчихэж байгаа тэгээд. Хоёулаа бүр дайнд тусгай хийчихэж байгаа юм уу? Тэгээд яг угаас нэгдүгээр нэвтрүүлэл дуусна. Гэхдээ яг нөгөө дуусчих юм уу? За уучлаарай. Арай болоог 15 нүдэн. Тийм. Ер нь бол юу штэ Зөвлөлт улс зөвлөлтийн цэрэг бол дайнд дуусгаад 46 онд гараа авчихсан. Яг гэвэл эн чинь нөгөө хятадтай хийсэн тохиролцоо байгаа штэ манжурыг авахгүй. Тэгтээ дорн тэтийн төмөр зам зөвлөлтийн мэдэлд орж байгаа, Порт Артур, Дайлны бомбдуу зөвлөлтийн мэдэлд орж байгаа. Монголыг бол хятадууд хүлээн зөвшөөрнө гэдэг мэдээлэлээр 1945 оны 8 сарын 14-нд хийсэн штэ. Бас нохой орох нь үгүй юу гэдгийг харж байгаа байхгүй 9-нд орж байгаа штэ. Тэгээ манай цэрэг 10-нд орчиж байгаа штэ. Тэгэхээр 14-нд хийж байгаа байхгүй. Хэдийгээр аман тохиролцоогоо өмнө хийсэн ч гэсэн. Иймэрхүү бас сонь юмнууд байгаад. Агтл манай цэрэг 1948 он хүртэл байгаа. Яг тэгвэл бас нэг хэлэх үгтэй л дээ. Тэр цэрэг гарна гэдэг чинь улаан харимтай холбоотой асуудал байхгүй. Манай ардын харим бол гарна гэсэн үүрэг хүлээгээгүй шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт манай цэрэг давчсаар яваад цагаан харим үрээ зогсчихж байгаа шүү дээ. Тэ? Яг Бээжин цаана чинь 70 км-ийн цаана шүү дээ. Тэгээд Бээжин ер нь бол Японууд бууж өгч байсан. Яг манай цэргийн ангид 70 км-ийн марш хийгээд Бээжин орохгүй. Бас асуулт мөн үү? Тэгэхээр зэрэг яагаад чөлөөлөхтэй ингэж нэрлэж байгаа нь тэрнээс харагдаж байгаа байхгүй. Бид нэр цагаан харим хүртэл давшиж байгаа. Энэ бол язгуурын Монгол нутаг. Бид өвөр Монголоо чөлөөлж байгаа болохоос биш манай цэрэг хятадыг эзлэх янз бүрийн бодлого байхгүй гэж. Манайхан чинь улс төрийн бодлогоор харуулж байна. Хоёрдугаарт гархан зөвлөлтийн үүрэг хүлээсэн зөвлөлтийн цэрэг хүлээсэн болохоос биш манай ардын харим хүлээгээгүй. Хоёрдугаарт манай ардын харим чинь өөрийнхөө нутаг дээр байна. Тийм ээ? Монголын нутаг дээр байгаад байна шүү дээ. Гуравдугаарт хятадын иргэний дан явж байна. Ийм үед ах トゥ монголчуудаа хамгаалах үүрэг бидэнд бас байна. Тэ? Яг ингэ бичсэн юм байхгүй л дээ. Гэхдээ би логикоор нь тайлбарлаад байна л да. Ер нь бол одоо өвөр Монголын нутагт хятадын ардын чөлөөлөх армийн 8 дугаар арми давшин орж иртэл бол манай
зэрэг бол байсан шүү дээ. Тэгээд бид бас тодорхой хэмжээнд тэнд чи бас нөгөө бүгд найрамдах өвөр Монгол ард улс гэж зүүн Монголд байгуулагдсан хоёлаа нөгөө нэг өвөр Монголын тухай нэг дугаар дээр ярьж байхдаа Улаанхүү Монголын хошууч лувсан Улаан армийн тагнуулын албаны хошууч Ивано 3 шөнө хэрэлдсэн гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Тэр чинь бүгд найрамдах өвөр Монгол ард улсаас болж байгаа. Улаанхүү тийм байхгүй ингээд энэ бол ингээд бүгд найрамдах хятад улсын бүрэлдэхүүнд орох хэрэгтэй гэдэг үзчихсэн бол нөгөө хоёр нь гоо тийм биш ээ. Эдгээр чинь өөрснөө тусгаар улс байгуулъя гэдэг штэ гэд ингээд хэрэлдээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр том улс төрийн бодлого бас цаана явсан харагдаад байгаа юм л да. Кинон дээр нөгөө цөмийн бөмбөгтэй холбоотой сэдвүүд бас гардаг. Дээр нь 731 дугаар ангийн тусгай ангийн талаар энэ үнээр байсан ангиу ямар зорилготой байгуулагдсан. Тэгээд үнээр энэ чөлөөлөх дай нарын ангийг байхгүй болгож байгаа юм. Тэгээ энэ 731 дугаар анги гэж бол үнэхээр байсан. Ер нь бүгдээрээ тэр үед байлдаж байгаа улс орнууд бол ямар нэгэн тийм гайхамшиг зэвсэг хайж байсан шүү дээ. Одоо германууд бол Wunderwaffe гэж гайхамшиг зэвсэг гэдэг нэр томьёо оруулж ирсэн хүмүүс тэгэл германууд хамгийн анхны буужинг хийсэн тийм ээ. Буужин зэвсэг Faun 1, Faun 2 гэдэг. Тэрийг хийсэн Werner von Braun гэдэг эрдэмтэн чинь дайны дараа Америк руу дөрвөөд тэгээ Америкийн сансрын програмыг хийсэн хүн шүү дээ. Хоёрдугаар цөмийн зэвсэг бас бүх улс орнууд хайж ирсэн. Яг нь Герман бол хийж чадаагүй. Америк хийсэн. Тэ? Японууд бол арай өөр замаар явсан. Японууд бактериологийн зэвсгийн замаар явсан. Яг тэгвэл энэ 731 дугаар ангийг байгуулсан одоо захирагч нь их олон жил байсан Иши Широ гэж одоо Японы эрдэмтэн эмч офицер цэргийн офицер хүн. Тэгээ энэ Широ гэдэг хүн бол 20-д онд 27-8 оны үед Европт сурсан хүн байна. Тэгж яхтаа ерөнхийдөө энэ нөгөө нэгдүгээр дайны үед химийн зэвсэг яаж хэрэгжилж ийсэн барьж ийсэн тэр бүхнийг ер нь үзээд Европчууд бол бактериологийн зэвсгээс өвтлээ хайд юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгосон байна. Энд ч бүр нөгөө Монголын хар тахлаас хойш үлдчихсэн Европчуудын айдас шүү дээ. Тийм учраас мань хүн чинь өөрөө вирусологч хүн болсон. Тэгээ мань хүн чинь бактериологийн зэвсэг хийя. Тэгэж одоо энэ юуны өрнийн чөтгөрүүдийг дарах юм байна гэдэг онол одоо гаргасан хүн л дээ. Энэ 731 дугаар анги гэдгийг бол Японы эзэн хааны зарилгаар Хирохитогийн зарилгаар байгуулсан анги. Тэгээ энийг хамгийн анхлаад Манжурт байршуулад тэгээ эн чинь албасны нэр нь юу вэ? Кантоны армийн улс хангамжийн алба билүү юу вэ? Тийм нэртэй. За тэр халахвч нь байна л да тий. Тэгээ энэ анги дээр бол маш одоо олон тооны Хятад, Солонгос, Монгол одоо хүмүүсийг тэр өдгөө зарим орсуудыг хүртэл авчиж одоо бактериологийн зэвсгийн туршилтанд оруулж алсан. Хэдэн хүн алсан тодорхойгүй. Одоо янз бүрийн тоо дурддаг. Гэхдээ эн чинь нөгөө нэг Зөвлөлт Монголын цэрэг 8 сарын 9-нд давшилтанд оронгууд 8 сарын 10-нд энэ анги чинь гэлс татан буулгаад боловсон хүчний евро Токио руу татцсан. Тэгвэл нөгөө тэнд байсан юунуудаа устгаад бүх одоо бичиг баримт илдэв юм а бүгдийг устгаад тэгээд одоо энэ кинон дээр гарч байгаа шиг ингээд нөгөө хоригдлын цонхоор буудаад энэ төр тийм байхгүй болоогүй. Зүгээр л ерөөсөө шууд бөмбөг хайл явцсан юм бэл. Тэгээд энэ кинон дээр гарч байгаа шиг нөгөө 731 дугаар ангийн нөхдүүд чинь ингээд богонд сууж байгаа бүгд хор уугаад өгцөн ингээд нэг тийм өвтөлтэй богоо явж байгаа хэсэг гардаг штэ. Тэр тийм ч болоогүй. Тэд нар бол за зарим нь бол юуны Манжурын нутгаас гарч амжаагүй байхдаа зөвлөлтийн цэрэгт олзлогдсон. Энэ кинон дээр гарч байгаа шиг одоо зөвлөлтийн тагнуулууд аймаар мундаг тагнуулын ажиллагаа явуулаад 731 дугаар отрядыг илрүүлээл бас тийм байхгүй. Энэ отрядын тухай хизээ одоо нарийн мэдсэн бэ гэхлээр зэрэг энэ ч нэг бахан Японууд олзонд орчиж байгаа шүү дээ таны дараа. Тэгээд Токиогийн процесс гэж явагдсан. Тэр бол одоо гол гэмт хэрэгтнүүдийн шүүсэн процесс явагдсан.
Тэрнээс гадна зөвлөлтөд олзонд орсон байсан хүмүүсийн дундаас цэргийн гэмт хэрэгтнүүдийн зөвлөлтөд шивсэн процесс явагдсан. Хабаровскийн процесс гэж. Тэр Хабаровскийн процессын үед Японы нэг генералын өгсөн мэдүүлэг дотор анх гарсан. Тэгээд энийг мэдсэн юм түүхтэй. Тэр Хабаровскийн шүүх хурал дээр суусан хүмүүс ингээд юу яаж хүмүүн бусын туршилтууд хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэргийн талаар сонсож чаддаагүй ингээд байж байгаа гарч явдаг. Ухаан алдаж унсан тэргээд тэр чинь бол үнэхээр одоо зарим түүх их сурвалжууд дээр байдаг л та. Үнэхээр хүн төрөлхтний эсрэг үнэхээр муухай хорон туршилтууд явуулж ирсэн. Зөвхөн бактериологийн биш туршилтууд ч дээ. Эн чинь их олон ангитай дотроо их олон тийм нэгтгэлүүдтэй байсан байгаа. Хүүтэнтэй тэмцэх, халуунтай тэмцэх. За тэгэл эн чинь нэг хүнийг амьдаар навчаад хасах 60 градусын хүүтэнд оруулцдаг. Тэгээ Японч бас нэг айхтар амар бүх юма тэмдэглэж авдаг хүмүүс шүү дээ. Тэгээд бүр за одоо яг ингээд эхний 5 минутанд ингэж байна, дараагийн 5 минутад ингэж ингээд хүнийг амьдаар нь өвчтдөг, булчин шүрмсийн сугалдаг. За тэгээд тэр өвчин халдаагаад яах нь үү гэдгийг үздэг. Тэнд тэр юмыг ярил хоёул энэ дэлгэцээр ярихад бол их муухай. Тэр юм дотор бол одоо монгол хүмүүс байсан гэж бодвол өөр монголчууд гэж манайхан бодож байгаа бах. Жишээлбэл одоо ингээд би юм уншаад явж байхад бол хоёулаа энэ баргын тухай ярьж байхад үлүүдээ Хасбаатар Цэвэлмаа гэд манай хоёр тагнуулын тухай ярьсан шүү дээ. Эхнэр нөхөр хоёр. Баталгаатай Хасбаатар нь тэнд өгсөн. 731 дугаар этрээд төгссөн. Цэвэлмаач бас тэнд өгсөн байж магадгүй гэсэн тийм таамаглалтай байдаг. Тэгэхээр зэрэг тэнд бол одоо манайд баригдсан тагнуулуудаас тэнд одоо үргэцсэн хүмүүс бол байх. Хамгийн гомдолтой нь энэ гэмт хэрэгтнүүчийн шийтгэлээ шийтгэд аваагүй. Тэрүүгээрээ бас жоохон одоо энд хохирсон улсуудын гомдол байдаг л да. Хохирсон улсууч байгаа бүгдийг алдсан юм чи. Ер нь бол. Тэгээ яг энэ шишроо гэдэг хүн бол дараа нь энэ дайн дуусч явах үед бол энэ тэр ангийн хамаалагч байгаагүй юм чинь дээшээ дэвшээд Японы армийн ерөнхий эмч болоод дэвшээд явцсан өөр хүн орлогч нь энэ ангийг командлж байсан. Тэгээ энэ шишроо гэдэг хүн бол дайны дараа манайны чинь Америкууд цэргийн гэмт хэрэгтний тооноос мултлаад тэгээ энэ хүн чинь 70 хэдэн онд билүү нас орсон шүү дээ. Ямар нэгэн тийм ял гэмзэм одоо идлээгүй. Тэрний орлогч нь тэр одоо яг энэ 45 онд энэ ангийг командлж исэн хүн нь оршуулгын өдөрдсөн. Тэр хүн бас ямар нэгэн ял гэмзэм идлээгүй. Тэгээд одоо яг хятад яг тэр байсан газар нь одоо тийм нөгөө тэр 731 дугаар отрядын юу биелдэ одоо музей гэж байдаг юм байлээ. Би очиж үзээгүй. Гэхдээ музейг нь бол би зөвхөн интернетээр зургийг харсан. Үнэхээр тийм хүмүүс туршилтууд хийсэн. Үнэхээр аюул учруулж мэдхээр одоо юмнууд хийж исэн байгаа. Зөвхөн ганцхан тэд нар яагаад амжилтанд хүрээгүй гэхлээр тээвэрлэх хэрэгслийнхээ асуудлыг шийдэж чадаагүй. Жишээл ингээ бактерийг ингээ бөмбөгөнд хийгээд шийдэхээр нөгөө бөмбөг чинь дэлбэрнэ штэ. Гал гарна штэ. Тэгэхээр нөгөө бактери их нь устцдаг ч гэдэг юм уу. Тэгээ энэ дээр нэг юм шаазан савнд хийсэн бөмбөгнүүд харагдаад байгаа үстэй тий. Тэгээ шаазан тэгээд газраа хийхэд нөгөө шаазан чаагараад ингээ тарна гэдэг. Тэгээд одоо юу гэх юм. Ер нь бол 60-аад онд л энэ тээвэрлэх хэрэгслийн асуудлыг шийдээд бактериологийн зэвсэг чинь үнэхээр бодиттой аюул болж эхэлсэн баггүй. Тэгээд олон улсын конвенцаар энийг чинь хоригдсон шүү дээ. Чөлөөлөх дайнд яг канон дээр тэр үйл явдал гардаг үсэн нэг чинь чөлөөлөх дайнаар ингээд хятад тохироо ичээд манайтай зөвлөлт холбоо тус тохироо ичээд хүлэмжшөөрчөөд дараа нь гинт ягаад манай дээр мөрөкөр хийчих юу мөрчгөө манай хүлэмжшөрхөө байлаа 46 оны 1 сард хүлээн зөвшөөрье гэсэн мэдээлэл хийгээд тэгэнгүүтээ Чанкашиж бас нохойлтоо парламентээр оруулаад парламент нь тийм байхгүй ингээд болохгүй штэ гэд мөрцөө. Мөрцөнд бас шалтгаан бий. Яг гэвэл зөвлөлт улс чинь бас амлалтаасаа буцсан байхгүй. Яг гэвэл нэг болцол нь тийм байсан штэ. Шинжаан, Манжуурт тусламж үзүүлбэл
зөвхөн төв засгийн газарт үзүүлнэ гэж. Коммунистуудад өгөхгүй шүү гэж. Гэтэл зөвлөлтийн зэрэг чинь гарч явахдаа Японоос олсон бүх зэвсгээ улаан харимд Хятадын ардын чөлөөлөх харимд шилжүүлчихэд гараа авцсан байхгүй. Тэгэхээр чин болцлоо биелүүлээг болохоор юу байх хэвээр гэж. Тийм учраас яг бид албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хугацаа бол 1949 онд бүгд найрамд Хятад улс байгуулагдчихэж хүлээн зөвшөөрөгдсөн л доо. Кинон дээр нөгөө атомын зэвсэгтэй холбоотой асуудал гарч байгаа. Тэгэхдээ бас дүрдэгдэг нэг асуудал. Германд туршиж ирсэн. Тэгээ зөвлөлт холбоотолс Америк, Япон ягаад энэ технологиг эзэмшиж явах асуудлууд байх боломж байсан юм шүү. Цөмийн зэвсгөө тий. Технологио хуваалцах юм уу? Үгүй цөмийн зэвсгийн гэдэг бол нэг дуртай дулдхан чийчдэг ажил биш л дээ. Тэр чинь маш их том эдийн засгийн хүч чадал, асар их том түүхийн эдийн нөөц, тий, технологи, ийм олон юм нэгдэжээж цөмийн зэвсэг болно. Зөвлөлтийн цөмийн зэвсгийг хэрвээ одоо зөвлөлтийн тагнуулын алба байгаагүй бол хийж чадахгүй шүү дээ. Энэ цөмийн зэвсгийн нөөц чинь бол одоо Америкт байсан эрдэмтдээс нь зөвлөлтийн тагнуулын албахан чинь олж авсан. Тэгэхдээ тэр эн чинь саяхан нэг Холливуудын нэг кино хийсэн байна лээ. Тэр цөмийн зэвсгийн нууцыг дамжуулж исэн эмэгтэй. Сүүлд нь бүр 40 жилийн дараа ч үлээ нөгөөдхий чинь барьж аваад шүүгээд тэгээд тэр шүүхтэр тэр эмэгтэй ялж байгаа байхгүй. Яг тэгвэл тэр эрдэмтдийн дийлэнх хэсэг нь юу гэж үзэж исэн бэ гэхээр энэ зэвсгийг нэг тал эзэмших юм бол дахиад дайн болно. Илүү бэртэ нөхөр чинь дахиад дайн штэ. Бүр дахиад олон сая хүн бүр магадгүй 2 дугаар дайнд өгсөн 70 саяасаач илүү олон сая хүн өгнө. За тэр ч ойлгомжтой. Нэг хаяхлаараа 100 мянган хүн устгадаг бөмбөг гэдэг чинь тэгэл нөгөө тоо айгүй бол бүр хэдэн 100 сая руу явна гэсэн үг шүү дээ. Тийм учраас зөвлөлт тус бас юм зэрэгтэй болох хэвээр. Ингээ баланс үүсчиж энэ дайн гарахгүй маа гэж чин сэтгэлээсээ үзэжсэн эрдэмтэд байсан учраас энэ нууцыг хуваалцаж ирсэн баг. Тэгээгүү зөвлөлт тус мөдөө юм зэвсэг хийж чадахгүй байсан баг. Тийм учраас Япон бодлууд ёстой хүзүү дутна гэдэг нь болох байсан. Ресурсч байхгүй. Тийм. Ер нь бол энэ Манжури операцийг хийсний дараа Япон бууж өгөх нэг том шалтгаан болж байгааг гол шалтгаан юу юм бэ гэхэлэр Манжурчин гол түүх хийдэг бааз. Японы арал дээр тийм байхгүй. Тийм учраас Японоос ихэнх үйлдвэрүүд нь Манжур руу нүүцсэн байсан шүү дээ. Тэгээд дараа нь бүгд найрамд Хятад улс байгуулагдахад хамгийн их аж үйлдвэрчсэн орон чинь Манжур байсан байхгүй. Яг бол Японы үед тэр том үйлдвэрүүд чинь барьцсан. Тэгээд тэр үйлдвэрүүд чинь баг одоо юу гэх том байлдааны ажиллагаа болоогүй чинь тэр үйлдвэрүүд чинь тэр чигтээ тэндээ үлдээд тэгээд бүгд найрамд Хятад улсын одоо өмч болоо шилжиж байгаа шүү дээ. Тэгж яваарсан баг. Тэгээд чи түүхийд чинь байхгүй, үйлдвэрийн бааз чинь байхгүй, байлдия чи төмөр байхгүй. Тэ? Дайр хийе одоо юу гэдгийг хөхөр байхгүй ч гэдэг юм. Ингээ ирэхээр тэр улсууч тэгээд дээрээс нь хэд оноо олныг хот арчичаад идэг. Тэгэхээр ч одоо бууж хөөс өөр замгүй л болно шүү дээ. Таны дараа Японы олзлогчдыг үдээж манай бүтээн байгуулалт нь нэлээд идэвхтэй ашигласан баг. Төмөр зам, одоо засгийн газрын ордын энэ. Ер нь тэр талаар мэдээлүүд хэрвээ. Гэхдээ яг 10 хэдэн мянган хүн манай тал шилжүүлж өгсөн. Яг нөгөө нэг хүмүүс ингэ төсөөлдөг байхгүй. Ингээд дайнд ороод манай зэрэг яваад олцлоод тэгээд тэдрийг авчираад гэж байлдааны үйл ажиллагаа явж байхад тийм боломж байхгүй шүү дээ. Олзлсон бол олзлогдсон хүмүүсийг цуглуулдаг бүгдээр л өргөж өгнө. Тэр нь зөвлөлт их байгаа шүү дээ, ойлгомжтой. Тэгээд тэдний чинь бүгдээр ингэ панк бөгнүүлж аваад ачин шүү дээ. Тэгээд манайд орж ирсэн зэргүүд чинь дараа нь тэр бөөнөрөө ачигдсан Япон зэргүүдээс тодорхой тооных нь манайд одоо бүтээн байгуулалтанд хэрэглэх гэж оруулж ирсэн юм шиг байгаа. Одоо 150-ны гүүр засгийн газрын ордныг эхэлж барихад тэдний тэр зэргүүд оролцсон ч гэдэг юм уу. Манайд олон ч хүссэн яг тэгвэл тэр нөгөө өөрсдийнх нь амьдрдаг одоо амьдрах нөхцлөөс нь төсөөр нөхцөлд орчиж байгаа шүү дээ. Ялангуяа хижиг гэзний хижиг өвчнөр их өгсөн тэр гэж байдгийг. Тэгээд 1990 онд хамгийн анх энэ манай ах одоо Монгол Японы хооронд харилцаа сайжраад тэгээд хамгийн анх одоо энэ нас орсон цэргийн шарилыг биш эхлээд нэрсийн Японы талд шилжүүлж өгөх. Би гадаад яамны залуухан ажилтдаг. Амар хэцүү юм бэл. Яг гэвэл одоо хин ч гэдгийг нэг
Шинзо Матамору гэдэг нэг Япон олзонд орчлоо тий. Тэгээд нөгөөдхий чинь Сибирь тавьчихсан. Тэнд нэг Орос сууж байгаад хингэнэ гэдэг ингээд нэг юм бичиж авчихна. Тэгээд тэрийг Монгол руу шилжүүлэхдээ нөгөө Оросууд ингээд нэрийн дали бичээд авсан байгаа шүү дээ. Тэр дали бичсэн нэртэйг шилжүүлээд тэгэнгүүт нь энд нэг Монгол хүлээж аваад нөгөөдхий чинь сайхан удан Монгол бичгээд бичээд нөгөө нэр нь бүр танигдах байгаад юм бинлээ. Тэгээд нөгөө нэрүүдийн тулгын гэдэг чинь айгүй ажил болж ирсэн л та. Тэг яг манайх бол тэгээ сүүлд нь дайны дараа энэ зөвлөлт ч гэсэн цэргийг буцаасан, манайх ч гэсэн амьд үлдсэнийг буцаасан. Ийм л түүхтэй. Яг ер нь чөлөөлөлтөнд монголчууд их олон хожил дэвшлийдэг авчирсан баг. Таймлууд хэлвэл бүр хамгийн том ус нь эхлэе. Тусгаар технологи жишээлсэн том алхам болсон. Ер нь бол одоо баяжтай хятад хүмүүстэй ярьж хагаад тэгж ярих юм бол танай улсыг чөлөөлөхөөр манай цэрэг энд одоо байлдаж яваад энэ аюуш гэдэг хүн амиа өгсөн шүү гэд ингээ ярихаар хятадууд маш хүнддэг. Бидний чөлөөлөхийн тулд Монгол цэрэг ирж ингэж өгсөн юм биш үү гэдэг. Энэ бол их том чухал. Яг тэр дунд тэрэг улсын дараа нь мөрсөн байж болно. Тэгвэл энэ бол хүлээн зөвшөөрөх нэг том алхам болсон. Тэгээд мэдээж хятадын ардын чөлөөлөх харим дараа нь иргэний дайнд ялаад бүгд хамтдаа улс одоо байгуулагдахад Монголыг зөвшөөрөхгүй гэдэг асуудал байхгүй болчихж байгаа юм. Яах юм чи хоёр иргэнийхээ нэгийг дайнд мордуулж шээ. Тэгж одоо танай улсын төлөө хүчин зүтгэсэн байхад одоо хүлийн зөвшөөрөхөөс өөр замгүй үстэй. Хоёрдугаарт бид нар чинь үнэхээр орчин үеийн харимтай улс. Одоо улс шиг улс болжээ гэдгээ би харуулсан гэж боддог. Тэр үед чинь манайх чинь бас жижигхэн ийм одоо юу гэх юм бэ бүс нутгийн империалист бодлого явуулаад байгаа шүү дээ. Өөр Монгол руу манай тагнуулын албагийн хүчтэй ажиллаж ийсэн цаа Шинжаа Аспаны түүхтэр бид нар ярьсан тий. Манай цэрэгч нь ороод тагнуулууд нь ороод ингээл бужигнуулаад Аспаныг татаал ингээд бас хөөрхөн дэндээ тоглолттой яваад байгаа байхгүй. Ер нь бол 1948 оны намар хүртэл бол нэгдэгчий гэсэн бодлого үргэлжилсэн. 48 оны намар уха хэн Маршал Чаулсан Сталинтай хамгийн сүүлийн удаа уулзахад одоо анхудаага юу яасан бэдгийг. Сталин танаатай нэгдэхгүй гэдгийг хэлсэн бэдгийг. Гэхдээ Сталин бол 45 онд нэгдэхгүй гэдэг бодлого барьж ирсэн юм шүү дээ. Одоо Лю Сюян билүү нэг хятад хүний бичсэн Монголын тусгаар тогтнол хийгээд хятадын асуудал гэсэн нэг тийм ном байдаг. Тэн дээр бүр бичсэн байдаг байхгүй. 7 дугаар сарын сүүлээр одоо хятадын тал хэлцээнд 45 оны 7 дугаар сарын сүүлээр тохироо хийгээгүй гоо шүү дээ. Тэгээ үгүй та нар одоо ингээ Монголыг зөвшөөр гэдэг юм. Тэгээ Монголыг зөвшөөрчгөр чинь наад бол чи өвөр Монголыг нэгтгэнэ гэд яваад байгаа шүү дээ гэд. Тэгтэн Сталин хэлсэн байдаг. Тэгээ та нар нэгдүгээрт Монголыг гадаад Монголыг одоо бушуухан тасдаж хаяа. Тэгэхгүй бол наадах чи өвөр Монгол руу халдварлаж орно шүү. Яг үнэхээр өвөр Монгол руу орно гэвэл та нар тэгвэл байлдана гэж хэл. Бид нар дэмжихгүй. Тэд нар дангараад чадахгүй шүү дээ гэж. Тэгэхээр 45 оны 7 дугаар сард Сталин шийдсэн байсан байхгүй. Тэгтээ өөр юм уу маршлыг чи бас магадгүй шүү дээ гэдэг ингээд явуулаад яагаад байсан юм харагдаад байгаа юм л да. Яг тэр бол ер нь бол том шалтгаан бол атомын зүсэг. Америк атомын монополтой болсон байгаа үед хятад хэний талд байх вэ гэдэг бол асар том стратегийн асуудал болсон байх. Хоёрдугаар Чанкаши жоохон зунгаарлалтан байлдсан бол магадгүй манай талд асуудал шийдэгдчих байсан байж магадгүй. Нөгөө золгоны худлахууд тэгээд ялагдчихсан л та. Тэгээд ингээд иргэний дайн 10 жил ч юм уу үргэлжлээд магадгүй Чанкаши ялах шинжтэй болоод ирэх юм бол тэгвэл өөр Монголыг Ар Монголтой нэгтгэх бол зөвлөд улсын сонирхол болно шүү дээ. Тэгээ Бээжингээс 70 км-ийн наан хэдэн их уу тавьчаад тий. Яаlag нэ хоо гэдэг ингээд суугаад байвал бас хэцүү үстэй тий. Тийм юмч болох байсан байж магадгүй. Гэхдээ одоо яг байсан байж магадгүй гэдэг зүйл түүхэнд байдаг учраас тэгээд дуусцал юм да. Сүүлийн асуулт нөгөө кинотой холбоотой Мао Цзэдуныг бас кинонд оруулах гэсэн тэгээд Цэдэн Балдар болцсон гэдэг.
Боловсон. Энэ кинон төр нөгөө жамсран жигуу тоглож байгаа штэ нөгөө Фузоиг нь юу төлөөлөгч ирлээ гэсэн тэрийг оруулахгүй тэр чинь Жанкашигийн генерал байхгүй. Нөгөө 37 оны хэлмэгдүүлгийг ихэд Фузоигийн төлөлгөө гэдэг юм яригдсан штэ. Тэр генерал чинь. Тэгээд дараа нь Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгч гэж жамсран жигуу ороод ирсэн чинь өстөө маш сайн байна гэдэг гагаар өрөөдөг штэ. 1981 онд Мао Жон Л хоёрыг маш сайн байна гэж гар барих юм бол асар том улс төрийн ялтай болно шүү дээ. Тийм учраас зөвхөн балдарга болиулсан гэдгийг би мэдэхгүй, үнийг муудлаа юм уу мэдэхгүй. Тэр бол яриа. Гэхдээ үнэн бол туйлын байж магадгүй чи. Тэгээд ялчгүй нөгөө хятадуудыг манай холбоотон гэж харуулах гэдэг. Тэгсэн нөгөө Маотойгоо энэ ч 81 он гэдэг чи одоо би 82-ын цэрэгт явсан юм шүү дээ. Бид нар цэрэгт байхдаа үнэн сэтгэлээсээ хятадтай байлдана гэж судлал. Бид нар чинь онлын хичээл орохдоо харын цэргийн бүтэц гээд салаан төдөн үнэтэй, тийм бүлмоттой, тийм энэ тавтай гэдэг ингээд заадаг байсан шүү дээ. Үнэхээр байлдах гээд бэлдээдсэн байхгүй. Тийм болохоор чи тэр улсыг найрамдалт улс гэж, найрамдалт хүмүүс гэж харуулна гэхлээр тийш улс төрийн алдаа болно л доо. Кино 2 ангитай тэгээд бас олон асуултууд дахиад үлдэж байна. Тэгээ бас дахиад нэг өөр байдлаар энэ сэдвүүдийг ярил хэл сонирхолтой геополитик улс төрийн сэдвэл юм байна. Тий хоёул цаг маа дууссан уу цайлаг хатраад явбал тэгэл нэг цагт багтахгүй л байна да тий. Тэгж. За говь хинган тулдсан 2 ангит уран сагны киноны талаар өнөөдрийн подкаст маань явлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Баяртай.